Биржийн тухай бол батлагдах болсон үндсэн шалтгаан нь бол энэ ам нөхцөлтэй холбоотойгоор маш олон сайхан залуусын нэр нь хугарсан учраас батлсан шүү дээ тухайн сайдаа. Биржийн хуулийн дээр нэмэлт өөрчлөлт орохоор төсөл орж ирж байна. За санал нэгдэж байгаа одоо ганц байгаа зүйл нь уулуурхаан бүтээгдэхүүнийг дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрт биржээр дамжуулан арилжахыг нээж өгөх ёстой. Энэ бол орхигдсон байсан зүйл. Тэгвэл өгүүлбэр нь бас болно гэж төгссөн байх. Хэрвээ хилцэн шийдэх юм бол ажлын хэсэгт орохдоо арилжна гэдгээр нь одоогийн багийн хуулийн өгүүлбэрийн агуулгатай төстэй байдлаар оруулах ёстой. За хоёрдугаарт үнд нь болохоор бүтээгдэхүүний үнд зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөн хийнэ гэдэг. Чанар дээр бол нэлээд хэцүү зүйл. Тэгээ манай нүүрсний чанар сайн байх юм бол тэгээд үн маань өсөх юм. Тэгэхээр энийг бас тогтооход ч хэцүү дээ. Тэгэхээр энэ үнийн индекстэй холбоотой үн буурч байгаа үед яах вэ? Үн нэгсэж байгаа үед яах вэ гэдэгт нь хөдөлгөөнийг оруулдаг байх хэвээр. Гуравдугаар нь болохоор дагах хуулиар цөмийн энергийн агентлагийг байгуулах юун дээр тусдаа үзэл баримталтай орж ирэх ёстой байсан байх. Үйлдвэр эрхцээлийн яамд ажиллаж байсны хувьд угаасаа дотор ажиллаж байгаа хүмүүсийнхаа ямар чадвартай гэж мэдж байгаа учраас тэднийг хийсэн бүх зүйлийг бол дэмжиж явдаг чадварлаг хүмүүс ажилт юм аа. Гэхдээ энэ ураантай холбоотой асуудал дээр дуурсан гишүүд нь адлуулад яг яам нь олигтой хариултыг бол өгөхгүй л байгаа. Тэгээ цөмийн энергийн агентлаг байгуулад өгдөг болоод яг хамгаалдаг болох юм болов. Гэтэ цөмийн энергийн албан нь бол байгаа шүү дээ. Тэгэхээр тэр цаана олон улстай хүлээс үүргээрээ мэдээлэл өгөөд явах субъект нь бол байж л байгаа. За дөрөвдөр болохоор төрийн өмчөд болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь бүтээгдэхүүн солилцох гэрээ буюу том бүтээн байгуулалтаа дэмжиж гэж. Энэ болохоор одоогийн хууль дээр бол байгаа л заалт шүү дээ. Тэгээ стратегийн гэдэг үгийг нь л авж байгаа юм лээ. За 5 дугаарх нь болохоор энэ биржийн арилжааны үнд ам нөхцөлийг иргэн сэргээхтэй холбоотой. Тэгээ энэ дээр би түрүүн гишүүдийн групп дээр парламентын линкийг оруулсан. Яг энэ 14.1 гэсэн заалт парламент дээр харагддаг. Тэ ингээд даунлууд хийхээр харагдаад байдаг. Тэгэхээр чинь одоо хилцүүлэг яаралтай гэд хийгдэггүй. Тэгээ ямар нэгэн байдлаар парламент дээр орж ирэхдээ яг энэ заалт нь орж ирээгүй. Тэгэхээр хэн ч мэдээгүй. За ингээ үзэл баримталтай болохоор олон улсын худалдааны танхимаас гарсан журмыг батална гэдэг. Танхимаас журам баталдаггүй. Тэгээ зүгээр энэ худалдааны нөхцөлийг л ярив. За 6 нь болохоор дотооддоо борлуулах журмыг яам өргөн барай засаг батална гэдэг. Тэгээд энд заавал тэтгэл рүү нээгээд өгчөж байгаа юм чинь яам орж журам батлах нь бол илүү цохоо. Тэгэхээр энийг бас дэмжихгүй байх юм. Биржийн тухай бол батлагдах болсон үндсэн шалтгаан нь бол энэ ам нөхцөлтэй холбоотойгоор маш олон сайхан залуусын нэр нь хугарсан учраас батлсан шүү дээ тухайн сайдаа. Тэгээ одоо бүгдээрээ дахиж олон сайхан залуусын нэрийг хуглах ийм зүйл рүү ухарч болохгүй хаа. 1.5 жил 2 жилч хүрээгүй хэрэгжиж явж байгаа хууль нэг голдрлоо орчиж ил ухарч болохгүй хаа. Тийм 6 агуулгын 5-ыг нь дэмжихгүй байгаа учраас одоо хилцэх хэсгийг нь яалаач дэмжиж чадахгүй байна.